Ханаа юу энэ харам зүгээр юу чагж болж байгаа. Өнөөдөр 4 цагаас тусгай даалгавар авсан. Тусгай даалгавар нь яа гэм бэ гэхээр тусгай даалгавар нь бол өөр хот руу эндээс ачаа зөөхөр болсон. Тэгээд машины хүйсгийг хийжлээ. Тэгээд транспортоос очоод бичиг цаасаа авсан. Намайг транспортоос ийм палетнууд өөр хот руу зөөх юм байна. Тэгээд орсон чинь чи юу яваа гинэ. Юу гэсэн үг би ажиллаа гэж явчихсан чинь. Тийм үү, ямар сони яасаа ч өөр компани зөөд шүү дээ. Оо тийм үү, надад намайг энэ өглөө ирээд энэ палетнуудыг ачаад энэ өөр хот руу зөөгөх гэсэн шүү дээ гэсэн чинь. Оо тийм үү, за. Жоод өөр компани зөөдөө сони юм аа гэсэн нөгөө гайхаад. Тэгээ би ийсэн. Оо сонирхоод хив ах уу дээ. Ажил бол ажил штэ гэсэн. Манай транспорт цодгийн залуучууд бас залуучууд байдаг. Тэд бас барзаа надтайгаа тоглоноос. Тэгээ өөр компани зөөдөг ажлыг энэ өөр компани зөөдөг ажлыг манай компани зөөж яваад бас халтур хийгээд байгаа юм шиг байна. Энэ хоёр лорны голоор баг. Ихтэйхэн гүйцэд гарч байгаад ингэж даахгүй бол бөксөрөө нөгөө энэ хоёр талч паклцсан байгаа лорын хийж толиудын ингээд хамаа явчих гээд байдаг. Тэгэхээр масаа уусаа. Энэ суудын халтгийн тавьсан чи доороос түлхнэ. Яаж вэ? Тэгээд өнөөдөр ямар ч байсан өөр хот руу даалгавар аваа явуулаа. Тэрийг нь газрын зураг дээр харсан чи доошоо бүр 70 хэрэг дээр юм байна. Я 70 хэрэг рүү давхих нь шүү дээ одоо би. За энэ дээр чинь юу иргэдэг дээр явж лороо парклцсан юм бэ? Тавар дээр. Тэрэн дээр очиж ирдэг байхгүй. Тэгсэн энэ нэг лороо яваад ослоо дараа зогссон баг юм. Адлаа юм бэ. Энд дээр дарж байгаа бүсээ хийсэн. Ингэж тийм. Шууд газар дээр нам дарахсан. Сэх маягтай болцсон байна уу юу вэ? Гайвууга. Юу одоо үгээр ингээ блог хийлээ. Атцсан юм шүү дээ. За явсаар агаад нэг юм тасганы зам дээр тасганы нэг юм газар аваад ирлээ. Юм ухарлаа. Тэгээд ийм юм шиг байна. Одоо ийш нь орж үзье та. Оо ийшээ ирэх гэж бүр 80 юм боллоо. За юу ч саараа дууцаад. Лорын ортог зогсоод байх хэрэгтэй байна. Хаашаа инглээ. Энэ шараа сая уулзаад цаасаа нүгчлээ. Тэгсэн чинь тэгж байна. За манай чиний урд 5 лори байна. Чи нэг 30 мянга төлөх хэрэгтэй байна гинэ. Би чи бочи цаасаа чи янзлаад тэгээд 5 лорыг явуулаад хай гинэ. Тэгээд чамаа болоо. Гэтэ чи ийшээгээ очоо парклчих гинэ. Тэр хааны гэсэн чи зүү явж байгаа нэг шар зогсох газар байгаа. Тийш ороо зогсчих гэж байна. Тийш ороо зогсъё. Би ямар газар байсаа та бүхэнд харуулъя. Ийм газар ирээд зогссон байна. Энэ хөдөө тосгонд юм байна. Хөдөөний замд. Сая би зам нөгөө амар нарийнхан замаар яваад ерөөсө бичлэг хийх ямар ч боломж гарсангүй.
Энд баахан палатнууд бол буулгах юм байна энэ угаасаа. За юу ч энэ ч очиад зогсоод. Энэ жолооч намайг зайл гинэ. Сайн би юу гэсэн үг гэж. Ресепшн намайг ийшээ паркл гэж хэлсэн гэдэг хэлсэн. Юу вэ саяста гидүүдлээ ажиллаа. Тэр нэг үүднээ цаас өгсөн залуу төгсөн байхгүй. Чи ийшээгээ очиод парклаа тэр машинд өнгөрөөд баруун талд нь байгаа гэсэн байхгүй юу. Тэгэхээр би очиод за тэрүүл би парклээ. Тэгсэн чи энэ нэг залуу наваг хүчтэй чи эндээс гар би энэ Q байна гинэ. Тэгэхээр би энэ үүдийн чин залуу тэгээд надад хэлсэн штэ гэж би хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тийм байхгүй. Чи үүдийн залуутай очиж ууз гэж би хэлээд тэгээд баахан энэ чойд битээ чи хэлдээсэ. Би яаж мэдтий. Парк юм хэлээ. Одоо парклчлаа одоо энэ хажууд парклж байна. Ороод ууцхаас адал явдалтай юм болж. За. Ачаага юу гэсэн болчиход энэ хажууд парклж байна. Тэгээ парклсан үнтэй одоо буугаад ууцаад жоох одоо баг цуглаад ачаага болгож таарах. За. Энэ палетд болгож байгаа юм. За ийшээ битүү. Энэ палетд бүгд хоёр тийм юугаар нэсэж авч байгаа. Тэгээ би дээш нь буулгаад эднийг ийш хаалгаар төхөлж өгөөл. Тэгээ болгож байгаа. Баахан ийм л юм ачиж ирлээ өнөөдөр. Одоо би нэг энэ бүтэн эргээл ийшээгээ зогсоод ингэж тавиал тэндээс нь аваад байгаа байхгүй. За сүүлийн палет. Авлаа тэрэг сүүлийг нь аваа явуулчих. За энийг дуусаа да. Тэст нэг задаач бол үзэж байгаа шүү үзэж шүү дээ. Явуулаа жоохон төлөвлөө. Тавлаа. За өнөөдөр ажил дуусна юм дээ. Унтраагаад хаалга хаагаад бай. За замын хажууд орж ирээ зогслоо. Лондон руу явж ясан чинь брейк амралтаа авгээд 45 минутын брейк авах хэрэгтэй шүү дээ. Энийг аваад зогссон. Одоо 36 минут үлдсэн байна. 36 минутын брейкийг авчаад дараа нь 4 цаг 30 минут жолоо барих хэрэгтэй байхгүй. Би нөгөө түрүү ачаа буулгаж явахдаа брейк авах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь тэрийгээ дарахаа мартчих. Тэгээд дарахаа мартчихад замд явж байсан чинь юу лээ гэж цагаа харсан чинь дээшээ харсан чинь 40 минут бариад та брейк авах хэрэгтэй байх шүү гэж баглаа. За одсон дээр нэгэ шууд амын хажуураа хийшээд авчихсан. Энэ нэг ийм газар яаж авчих. Англи хин урдлын шил мэлжээд амар заван болчихсон шүү. Сая нэг баахан хурдтай давхсан чинь араа тийм шүү. Заваараа згсэн шүү. Энэ өөрөө 4 цагт би тусгай ажиллагаанд явж байгаа шүү манай. Тусгай сая цайгаа уучлаа. Сандвич идчихлээ. Одоо энэ дотор маань юу байна хар. Бичээ байна. Бичээ идчихнэ. Боксын дотор юм байхгүй. Би зүгээр ширээ болгож тавьсан сая. Царак маань амар зааван байна уу? Энэ угаасаа ийм байсан ба намайг өглөө авсан. Энэ урдын чадаас цэвэрлэг байсан. Өөрөө би зүгээр аваад тэгээд хөдөлж байгаа юм чаа.
За буухтаа би цэвэрлжнэ. Санаа зовлтгүй залуусаа. Би ингэж үлдээдэг хүн биш. Одоо тэгээд энэ чийлэрээ сууж байна. За 30 минутын дараа хөдлөе. Энэ ван багтах гэдэг. Би хөдлөж чадахгүй л уушлаарай. Миний лорны ийм хүн паркинг үлдчих байхгүй. Тэгсэн чинь нэг ван орж ирээд парклахлаар багтахгүй байгаа байхгүй юу. Тэгсэн чинь намайг урагшуулах гэдэг юм аашаа ийшээ ил гарчаад ингээд тохиод тахаа. Тэгээ би хөдлөхгүй зогс. Би хөлж болохгүй байхгүй. Одоо энэ брейк аваад эхэлсэн бол би энэ лорыг хөдлөж болохгүй. Би жолоонд асааж болоод хөдлөж болохгүй. Тийм болохоор одоо sorry штэ. Гараа явчихлаа. Ийшээ юу байгаа юм бэ? За хөдлөхөөсөө өмнө одоо брейк сайн цаг дуусч байна. Хөдлөхөөсөө өмнө машиныхаа аюулгүй байдлыг шалгачих. Яа дугуйнуудаа шалгачих. Хаалга малгай шалгачих. За зэрэгэдээ бүх юм зүгээр байна дөө. Бараг л хөдлөхөд бэлэн л. Холболтод мэн хайваа. Энэ нэг яриад байдаг. Хойл шөнө хойлоо арахгүй энийг асаачдаг байна. Тэгэхээр энэ авирга бүгд нийлхүүдээ гэлж штэ. Би та нарт энэ доорхон ороод үзүүлэх үү. Дараасаа ингэж харагдаж штэ. Fifth wheel ингэж холбогдно. Нобл чинь За ирчлээ. Явсараа гэлээ. Амар хараад. Өнөөдөр ч амар халхан дээ. За дараагийн тушаалыг би хийчихэд ирлээ. Өглөөний 4 цаг босоод. Тэгэхгүй 4 цагаас ирээд 70 рүү нэг хот палад руу очиад газ хүрээд ирлээ. Амжилтаа та бүхэнтэйгээ цуг явлаа. Одоо сайхан машинаа сайн жоохон цэвэрлээд орчлохоор өгөөд шууд харъя. Өнөөдрийн ажил ингээд дуусаа. Өнөөдрийн ажил дэндүү амархан байлаа. Аашин бичлэг шууд өгжүүлээд явъя. Окей. За дараагийн бичлэгээр оръё. Ажилдаа явжсэн чи тэнд нэг том кран ороод зам бүгэлцөө. Одоо л хэмжүүлж байна. За ингээд өнөөдөр ажил руугаа явчихна. Да блогоо өнөөдрөөс эхэлнэ. Зам бизи л шүү дээ. Өнөөдөр энд банк холидей болж байгаа. Амралтын өдөр. За ажил дээр ирчлээ. Өнөөдөр жоохон бүрхэг гэл байна шүү. Өчтөр гоё нартай өдөр байсан. Тэр жоохон бүрхэг байна. За орж дэлгүүрээ аваад ажиллаа эхлэе да. Хойшоо зураас багтаа. Одоо тийш явахад яагаад шиг даас шигсэл. Аа тэр жолооч. Чи видео одоо оролдоод байгаа чээл. Аа ингэж ороод байна.
Нэг ухралтын хангалтыг гэж шалгаа бол та. Өнөөдөр 7-оос эхэлж байна. Ямар ч мэт. Яг хогчлооч. Энэ 7 хоног ерөөсөө ерөөдөө 7-оос тавьсан байна. Тэгэхээр би орой эхлээд орой дуусна гэсэн үг. Андаа нэг онгоцны бодол руу Хетровоор ачаад зөөн. Эхний дэлгүүр маань Хетровын тэн Хонслоугийн газар байдیں۔ Тэрний лидл дээр энэ 7 хоног ачаа болгоно. Босож ирээд 2 дахь дэлгүүр маань манай энэ одоо энэ warehouse-аас 15 минутын зайтай. Тэр нь болохоор амархан. Тэр бол амар хурдан. Хаалга руу ухар зогсоод хаалга руу ухар зогсонгуудлаа шууд яашлаг байхгүй. Болгочтой болохоор тэр нь бол амар. За би сая хэд гэж явж байна. 6 цаг 29 минут болж байна. Өнөөдөр ихт орж ирсэн чинь ажиллаа авчлаа. Би хэлсэн ш та нарт. Орой эхлэхээр ер нь ийм давуу талтай байдаг байхгүй. Одоо 7-оос эхлэх ч юм уу тий. 7-оос эхлэхээр одоо жишээ нь ямар ч очроо байхгүй. Манай эгөөс одоо ямар ч очроо байхгүй. Бисаа оронгууд чинь зүгээр транспорт деск дээр чи очроо байхгүй шууд очиод би 7-оос эхлэхлээр миний ачаа бэлэн өгөхлөөр бэлэн болсон бол шууд ингээ өгчдөг байхгүй маа. Ачаа чи бэлэн чи явж болно гэдэг. Одоо би ачаагаа шууд гараа явчихна. Ямар цаг алдахгүй. Дээрээс нь шууд шөнийн цагаар болохоор ялангуяа зам хоос болчихдог байхгүй. Тэгэхээр бүр хурд яваад би одоо 7-оос эхэлсэн бол өнөөдөр 12 цаг гэдэг тэгэхээр өглөө 7 хүртэл би лидл ажиллаж өгөх ёстой шүү дээ. Юм гол чинь одоо өглөө 3-4 гэдээ дуусчих шээ. Давуу тал нь тэр байна. Тэгээ би өдөр эхлэхээсээ илүү орой эхэлсэн амар надад гоё үт. Стресс багтаа. Дараач хэрэгнэрч байхгүй. За ямар ч байсан ачааныхаа бичиг таалыг авчлаа. Ороод хөрснийхэн бүтээгдэхүүнийг ачаад тэгээ гараад ирээ. За энэ хараа ямар ч хүн байхгүй. Хаваасан багсаа нэг ч юм байхгүй. Бүх машинууд лоринууд нь гараа авчих, тракнууд нь гараа авчих. Одоо ерөнхийдөө бол ингээл энэ ачаа ачж байгаа хэд 1 2 3 4 5 энэ лори байхгүй. Хөрсөө асаачлаа. Одоо хөрсмөр ажиллаад байна чинь. Манай өстэй жамаад байна юм бүгдээ явчихсан. Тэ дүүрэн зэрэгтэй байна. Энийг одоо энэ шиг үлэгдэх байхгүй. Ачаага нэг үлгэдэ. Энийг зураас давуулж хаадаг болохгүй. Гэхдээ би бодсон. Бүгд ингэ зураас дотроо авсан байгаа. Би ингэж хааглаад байгаа юм да. Арай бүдүүлэг баха тий би шалт байли. Арай түшиг дандаа ингэж үлдээгээ болдгоо бай. Яа 2-3 удаа ингэж үлдээлээ. Яайтай байц нэг. Чадахгүй биш үү ч шүү дээ. 400 паунд гэлээ. За эхнийхэн дэлгүүр дээр ирж байна. Иш эргэл орлоо. Иш оржээд хантаа нэг иймэрхүүл зайтай парк хэлж байна. Одоо энэ хаалга дотроос нь онгоолгоод энэ хаалга руу болох байхгүй. Одоо дараа нь ачаагаа дууссан эднэр ачна. Энэ мөрний ачхнууд гайгүй нөө жоохон юм байна. Энэ паркинг наавал намар байгаа. За зорж менежертэй уулзаад хаалганых лацыг авахулдаг шүү дээ. Дэлгүүр болгон дээр ирчээд энэ лацнуудыг менежерт нийлж тасуулдаг байхгүй. Тэгээд хаалга онгоолгоо. За ингээд ногоонуудаа ингээд эвгүртэй найрч тавьж байгаа. Лифт ашиглахгүй шууд 20 амсрэтэй нүгээр авчдаг байхгүй. Одоо та нарт авч үзүүлээ.
За энэ ногоонууд ирэхэд 4 палет бэлтлээ. Тэгээ 4 палетыг унаачаад тэгээ улаан алгаан олгоод дээшээ өлгөдөг байхгүй. Тэгээ өлгөөд хөгжнөх юмнуудыг ачаад тэднийг ачаад тэгэл баг хөдлөн дөө удахгүй. Одоо 30 минутын ажил үлдчих шиг. 30-40 минут хурдан явуулаа. Лагоо. Хоёр дахь дэлгүүр рүү гараа явж байна. Цаг 1 цаг 52 минут. Гайгүй шүү. Энэ нь гайгүй яваад байна. Одоо энэ хоёр дахь дэлгүүрийн 2 цагийн дотор дуусгач болж тэгэл. Бүхэн болчих гээд байна да. Би машинаа парклцсан хашаат руу орж ирээд. Тийшээ алах гэж. Одоо өдөөс хойш тэр дарга цэрнээр нь явцдаг болохоор аврал зэл парклцдаг шүү дээ. Гайгуугаа гэл. Босож ялаач нар парклаад байдаг болохоор парклж тийм дөө тэгээд. Нөгөө 7-оос эхлээд өглөө ажил эхлэхээс өмнө буугаа явчихдаг болохоор тоохгүй. Ачаа гайгүй байлаа. Ачаа нэг 60% таа. Нэг дүүрсэнгүй. Нэг 20 палдад юм л авлаа. Орхон баалаа тийм чин доороо унгаач л үүдэн дээ. Энэ нэг сайхан ажилчин байна. Энэ бүхий дотор сууж л байдаг. Хийх юм байхгүй. Ингээд ногоо асглаа би хөдлөх хэрэгтэй байхгүй болно. Асаач. Асчаад тэгэхээр хөдлөх хэрэгтэй. За дэлгүүр дээр очиод уулзъя. Зээрэ парклчлаа. Энэ хаалгарыг зохордог байхгүй. Заараа бачаага болгоо та. За эндээс ингээд замаа тавьчаад ингээд буулгаж байгаа байхгүй. Тэгсэн чинь асуудал гарсан. Энэ нэг лифт ажилддаг. Энэ дээр ихэд ажиллаагүй байсан. Засаагүй багтаа энэ лифтийн. Одоо энэ гэл асцсан ажиллаж байгаа энэ бол ажиллаагүй. Дээшээ оруулаад дээшээ явуулчихдаг. Нэг шөнөхийн ажилласан 4 цагаас эхлэн би 4-өөс өмнө ирсэн 2 болж хахад. Тэгэхээр одоо яг баг ажилчдын ирэхээс ирээд авахаас нэг баг өөрөө дуусчих юм шиг байна. За энийг явуулчаад өөрөө дээр гарч авна. За та нарт одоо яаж авдгийг харуулъя шиг. 2 таврал ингэж гарч ирээд тийшээ юмнуудаа болгож байгаа байхгүй. Хийш нь болгоод тэднийг буцаад доош нь лифтээр болгоод. Одоо би дэш нь явуулсан. Ирээгүй л. Тэгээд тэднийг хийш нь гаргаж тавингууд тэднийг доош нь болгоод тэгээд ерөөдөө аав нь өгнө. Тэгшээ ирж байна шүү. За ингээд дуусъя. Сүлэх юм. Бэстэй аччлаа. Сайн нэг явж чад ингээд задлаа ичлаа. Юу вэ? Чарис амрисат. Задлаач. За зэнийгээд дуусъя та.
ерөнхийдөө эрдэнэ ингэж ажиллана. Вэста болгож авлаа, зөрүүлж хийлээ, вэстер болгож авлаа. Ингэж ажиллаж дуусах бол ганцаараа энэ шөнийн ажилчид нь ирээгүй дээ. Таваад бол түрүүлээ яв таах юм шиг. Зайчлаад ачаага болгочаад дуусаа гарч ирээд хөдлөө зогсчлоо урагшаа гарч. Одоо хаяа цаг болж байна. Цаг 3:46 минут. 4 цагаас нэг шөнийн ажилчид нь ирнэ. Тэрийг энэ хүлээгээд ирэхлээр нь за хөргөжлөж юмнуудад чинь коридорт нь тавьсан байгаа шүү чи. Юмнуудаа оруулаарай гэж хэлжээ. Тэгээ хөдлөхгүй болохгүй. Тэгэхгүй бол хөргөжний юмыг ил үлдээгээд явуул хил ам юм. Тэгээд хүлээгээл сууж ин 3:30-аар баг гарч ирсэн. Тэгээ одоо нөгөө төлөв 4-өөс өмнө ирчих болоо даа гэж бодоод байна. Яг тэ 10 минутын өмнө ажилдаа ирчих байлгүй дээ. Тэгэл уцаа маяжаас сууж ин. За тэгээд энэ ажилчдын ирэхлээр нь гэс уулзчаад тэгэл хөдлөн дөө. Энэ намгүн байна оо. За бэн дээр ирээд орж ин да. Хага болгочаа тэгээ харъя да. 4 цаг болж байна. За ингээд 4 цаг болоход өнөөдөр 7-оос эхэлсэн гэдэг чинь болж шүү. За орж гээ хага гэлцөөч. Энэ бүгдөө нэг энийгээ цэвэж тавих хэрэгтэй байхгүй юу? Энэ манай цэвэж тавьдаг газрууд нэг байхгүй. Манай компанийн. Тэгсэн чинь нэгэн ч авчиж цэвэрлээгүй. Ганцхан би цэвэрлж байгаа байхгүй. Арай юу? Би ганцаараа үнэж байгаа юм шүү. Бүгдээрээ цэвэрлээгүй байхгүй. Лондон өглөөний 5 цаг болж байна. Зам хөдөлгөөн бүр нам гүн байна. Сайхан л явж байна. Үүр цайжлаа харих гэсээр байтал. Тэгэхээр нэг үүр цайдаг болж шүү. 5 цагт үүр цайжлаа шүү дээ. Би танарт гоё юм аа. Явж ирсэн чинь энэ урдаас хараасаа. Замаас холдохгүй нэ. 2 өнөг. Ой, гэрлүүг ормоор байна. Ой, холд. Жижиг юм алга. За, гэрэн гадаа ирээд зогсчлоо. За, өнөөдөр бол ерөнхийдөө бол ингээд өглөө 5 цаг гэхэд гэртээ ирээд дуусч байна. Орой 7-оос эхэлсэн гэдэг чинь өглөө 5 хүртэл ажиллаа гэдэг чинь. За 4 хүртэл ажилласан даа бараг. Тэгээд нэг 9 цаг ажиллаж байгаа байхгүй. Тэгэл 10 цагаас хэтрүүлэхгүй ажиллаад яваад болж байна. Тэгэхэд л ашигтай. Дараагийнхан болоог бүгдээрээ уулзъя. За ингээд түр бай. Лайк, subscribe дарж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараагүй байгаа хүмүүст нь дараарай. Өвгөр энэ бичлэгээ өндөрлөе. За түр бай манайхаа. Please subscribe my daddy channel.